Юу яцхан топ 10 анime видео тоглоомуудын тухай та бүхэнд хүргэж байна. Нэгдүгээр байранд Persona 5 Royal. Persona 5 Royal бол энэ нь бол зөвхөн нэг тоглоом биш. Харин энэ бол намайг хэн болохыг минь өөрөөс минь асуусан аялал байсан. Би анх удаа энэ тоглоомоор дамжуулаад нийгмийн хоёр нүүртэй систем, нийгмийн ялзарл, хүний дотоод сүдэртэй нүүрт тулах мэдрэмжийг авсан билээ. Энэхүү тоглоом нь надад хэлсэн чи ердөө бусдыг дагаж яваагүй нү? Эсвэл өөрийнхөө хувь тавилангийн эзэн нү? Уг тоглоомын тулааны хэв маяг, сургуулийн амьдрал, тухайн тоглоомын дөрүүдийн харилцаа бүгд нь миний амьдралд хамаатай юм шиг л мэдрэгдэж байна. Энэхүү тоглоом бол JRPG-ийн оргил гэж хэлэхэд эргэлзэх зүйлгүй үлээ. Хоёрдугаар байранд Tokyo Ghoul Recall to Exist. Зарим тоглоом өндөр үнэлгээ авдаггүй. Гэхдээ сэтгэлд яг л сүйдэн шиг үлддэг. Tokyo Ghoul Recall to Exist бол яг л энэ тоглоом. Нам гүм хар дасан зүүд шиг ертөнц хинч итгэж чадахгүй үннийг агуулсан story mode. Мөрдөгчдөө гүвлүүдийн хоорондох зөрчил миний сэтгэлд одоо ч гэсэн хоёрдмал байдалтай байдаг юм шиг санагдсан. Уг тоглоомыг онцгой болгож байгаа нэг зүйл нь гэвэл та найзуудтайгаа нийлж тоглож болно. Эсвэл онлайнаар PvP горимоор өөр бусад тоглогчтой өрсөлдөж болдог нь уг тоглоомын үнэнч фэнүүдэд зориулсан уур амьсгалыг бий болгожээ. 3 дугаар байранд Attack on Titan 2. Анх ODM-ээр ажиллаж агаар төөрөх мөч би яг л энэ ертөнцийн төлөө тулдаж байгаа нэгэн шиг байсан. Attack on Titan 2 тоглоом зүгээр нэг экшен биш. Та яг л ханны цаадах хүн төрлөختний айцыг мэдэрнэ. Үлэмж биднүүдтэй нүүр тулж, найз нөхдөд алдахад хүргэсэн мэдрэмж. Энэхүү тоглоом бол зүгээр нэг анime adaptation биш үлээ. Story mode нь нарийн өрнөлтөд тухайн тоглогчдод стратегийн шийдвэр гаргах эрхчлөлөө олгодог. 4-р байранд Dragon Ball FighterZ. Dragon Ball FighterZ бол миний доторх хүүхдийг ахин амьдруулсан тоглоом билээ. Goku, Vegeta, Frieza бүгд яг аним дээр гарч байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Тулааны систем нь ч гэсэн сэтгэл тоногсон, харин ялалт бүрэн сэтгэл хөдлөхөн байдаг. 3-3 тулааны системтэй хурдан хөдөлгөөнтэй уг тоглоомыг шинэхэн тоглогчч e-спортын ертөнцид хүрч очдог. 5-р байранд One Piece Pirate Warriors 3. Нэг хүн 100 хүний эсрэг байлдана гэдэг бол зүгээр л нэг хүчийг мэдрэх явдал биш ээ. Итгэл үнэмшлийг мэдрэх. One Piece-ийн бүх адал явдал өөрийн гараар сэлэн эргүүлж байгаа юм шиг мэдрэмжийг өгсөн. Тоглоомын түүх нь хөгжилтэй хэтрүүлэгтэй ч үнэнч найзуудын холбоог харуулж чадсан билээ. Тоглоомын дөрүүд олон скиллтэй акшн мөсөө төрлийн тоглоомд өөдөхгүй байх орон зай гэж үгүй. 6-р байранд Чөтгөрийн ангууч Hinokami Chronicles. Энэхүү тоглоом зүгээр л нэг adaptation биш. Энэ бол кино шиг өрнөлттэй UFO Devil-ийн анимашнтэй өрсөлдөхүйц зураг хаа нэгтээ өөрийн чин сэтгэлийг хөдөлгөх дүүсний хослыг гайхалтайгаар харуулж чадсан Arena стилийн 3D тулаан story mode нь эхний үйлрлийн бүх үйл явдлыг хамарсан. 7-р байранд Genshin Impact. Энэ тоглоом миний уйтгартай өдрүүдийг адал явдалтай болгож өгсөн. Open World RPG гэдэг энэ хүү тоглоом нь цаг хугацааг мартуулах чадвартай. Тоглоомд та дөрүүдийн арын түүх, байгаль орчны уран зураг таныг зүгээр ч нэг тоглогч биш харин аялагч болгодог. Нэг хүн олон зуун тоглогчтой нэгэн зэрэгээр тоглож болох MMORPG тоглоомын систем нь нарийн олон төрлийн элементтэй. Одоогоор энэхүү тоглоом нь дэлхийд даяар 6 тэрбум $1 ашигтай ажилласан. 8-р байранд Naruto Shippuden Ultimate Ninja Storm 4. Kakashi Obitoгийн эсрэг энэхүү тоглоомоор ахин мэдрэх боломжийг олгосон. Naruto-гийн түүхийг бүрэн хамарсан энэхүү тоглоом зүгээр нэг фэнүүдэд биш, жирийн тоглогч нарын сэтгэлд нь үлддэг үлээ. Яг л кино үзэж байгаа мэт сценүүд, чакраны стратеги болон тулааны систем нь хурдтай өрсөлдөөнтэй онлайн ертөнцид ч гэсэн e-спортын төвшөнд амжилтанд хүрсэн билээ. 9-р байна JoJo Bizarre Adventure All Star Battle R. JoJo бол зүгээр л нэг анime биш, харин гоо зүүн босхыг эвдсэн
ертөнц. Энэхүү тоглоом яг л тэр мэдрэмжийг хадгалж чадсан. Stand бүрийн ялгарлыг маш сайн харуулж чадсан. Тулаан бүрийн стил. Энэ тоглоом бол зүгээр л үзүүлбэр. Тулааны систем ч гэсэн өндөр техник шаардсан. Гэхдээ story mode нь асуудалтай байгаа лээ. 10 дугаар байранд Sword Art Online Fatal Bullet. FPS болон RPG-ийн хостел гэж сонсоод ихэндээ итгээгүй. Гэхдээ Sword Art Online ертөнцид орж үзэх мэдрэмж бол хангалттай их байсан. Тухайн тоглоом нь онлайн ертөнцид өөрийнхөө характерыг бүтээж нэг нэгнээ хамгаалж AI-тай хамт аялахаас илүү сэтгэл догдлуулсан зүйл гэж байгаагүй. Тоглоомын систем зарим талаараа асуудалтай ч фэн хүний хувьд би бүрэн автаж тоглосон. Open Area Map AI систем хоёрыг хослуулж чадсан гэдэг утгаараа энэхүү тоглоомд бусад тоглоомнуудаас ялгарах болжээ.